Их Монгол FM 99.7 нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдгийн хувьд 11-р сарыг сайн үлсийн аян болгон зарласан. Аяны хүрээнд бүх нэвтрүүлгүүдэд энгийн тарифтай хуцаар явуулсан нь үзэгчдийн таашаалд нийцсэн ажил болжээ. Сайн үлсийн аяны хүрээнд хийгдсэн хамгийн том ажил бол хүрх толгойлсон эмэгтэйд туслах ажил байсан юм. Улаан загалмай нийгэмлэгээс судалгаа явуулж үзэгчдийн санал хураалтаар ариун цэцэг гэх бүсгүйг сонгон тусалсан байна. Ариун цэцэг 2-8 насны 3 хүүхдийн хамт ээжтэйгээ амьдардаг. Түүний нөхөр нас орсноос хойш түрээсийн байрны мөнгөө төлж чадахгүй болсон учраас ээжийнхээ гэрт амьдрахаар болжээ. Их Монгол FM 99.7-гийн сайн үлсийн аянд Мистер Пицца төрхөн хоолны газар, Синдрелла өсчөнгөө сайхны салон, Хөхмөр дамралтын газар, Студ 3 гэрэл зургийн студ, улаан загалмай нийгэмлэг гээд олон байгууллага нэгджээ. Эдгээр байгууллагууд ариун цэцэгт өөрсдийн үйл ажиллагаагаа үн төлбөргүй хүргэсэн байна. Их Монгол FM 99.7-гийн хамт олон сайн үлсийн аяны хаалтын ажиллагаа болгож 5 хантай гэрийг ариун цэцэгт бэлгэллээ. Маш их баярлалаа. Ямар ч гоё. Баярлалаа тавганд. Ингэжтэй болно гэж бодож зүглээч. Одоо яшдаг. Цаахан хүүхдэд ирээдүйд энэ том хөрөнгө оруулж авах маш их баярлж байна тавганд. Маш их баярлалаа. Хэлвч болтоход баярлалаа. Тавхны ажилд маш өндөр амжилт хийсэн. Ийм сайхан бэлэг болж үнэхээр баярлж байна гэж. Их Монгол FM 99.7 сайн үлсийн аянаар ариун цэцгийг сонгосон нь учиртай. Ханы алдаад удаагүй байгаач 3 хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж, хоолхийн зах дээр зардаг энэ эмэгтэйг амьдралын эрч хүчээр дүүрэн байхыг хүсч түүнд тусгаар шийдсэн байна. Их Монгол FM 99.7-оос барьсан гинтийн бэлэг сэтгэлийн тэгээтэй энэ эмэгтэй амьдралын нэг ч ихсэн өдрийг гэрэл гээхэтэ болгож чадсан юм а. Тэгэхээр манай радио 11 сарыг сайн үлсийн 1 сараар аян гэж зарласан байгаа. Тэгээд яг энэ сарын хугацаанд бид яг яаж туслах вэ гэх мэдээж өөрөөр тодорхойлсон олон хүүхэдтэй амьдралынхаа төлөө тэмцдэг те бидний өгсөн тэр бэлгийг цааш нь одоо өшөө олон жил сайхан авч явахаар ирээдүйдээ хэрэг болгохоор тэм хүн туслая гэж зорьсон байгаа. Тэгээд үнэхээр бас нүдэ олсон айл нүдэ олсон бэлэг байлаа гэж миний хувьд бас бодож байна. Үнэхээр бас сэтгэл хөдлөлөөс ингээд дагаа өөр ирэхгүй юм ярих биш өөр ингээд уйлах гэдэг ингээд хоолон дээр нулимс сангираад байна. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн турш ариун цэцэгчийн гэр бүлтэй энэ хөөрхөн 3 жаахан дүүтэйгээ хамтдаа байлаа. Тэг үнэхээр сайхан гэр бүл үнэхээр цаашдаа ханд чаргалаар дүүрэн энэ гэр бүлийг үргэлж инээдэр дүүрэн хүүхдийн инээд болгосон те сайхан гэр бүл сайхан авч яваарай гэж өсөх байна. Тэгээд манай радиогийн олон мянган сонсогчдын маань өмнөөс бас та бүхэн дад жаргал эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсье. Их Монгол FM 99.7-гийн хамт олон сонсогчдын сэтгэл зүрхийг уянгалаг сайхан дуу хөгжим сонирхолтой өгөөчтэй нэвтрүүлэг сонсогч олно гэсэн өгөөмөр ажил үйлсээрээ өөрийн ирэхгүй татаж чадсан шилдэг хамт олон юм а. Сүүлийн 1 жилийн хугацаанд сонсогчдын санал асуулгаар тогтмол эхний 3 байранд шалгарсан амжилтаараа бусад FM-үүдээс ялгарч чаджээ. Их Монгол FM 99.7 нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар 2010 оны 2-8 дугаар сарын хамгийн хүртээмжтэй радиогоор шалгарсан байна. ETV News Солонгот хомолдноор мэдээллээ.